Хинтээ аймгийн хан хинтээ чуулгын түүхийг сөхвөл 1983 оны 7 дугаар сарын 11-ний өдөр тоглогдсон амар жаргалангийн ая дуу хүндэтгэлийн тоглолтоор үе талгаа нээсэн байдаг. Тус тоглолт нь 100 Монголын ардын дуу хуураас бүрдсэн. Энэ цагаас хойш 100 гаруй тайзны болон концертын уран бүтээлийг хан хинтээ чуулгынхан төрөөд байна. Улаанбаатар хотноо болсон хан хинтээ чуулга байгуулагдсны 35 жилийн ойд зориулсан Бурхан халдууны их дуулал тоглолт алга ташилтны дунд болж өнгөрлөө. Тоглолт Алтан намар хөгжмийн наадмын шилдэг уран бүтээлийн шагналт энх хоёрын хөгжим, соёлын тэргүүний ажилтанд цогт эрдний дэглэлт Бурхан халдууны их дуулал бүжгээр эхэлж Хэрлэнгийн барьяа, Чингис хааны магтаал, 8 шарга, хүлгэн цацлага, жонон хонгор, тэнгэрийн зарлагт нутаг, уран хийцгээд тус чуулгын сор болсон уран бүтээлээр үргэлжиллээ. За миний хувьд бол 1998 онд анх хан хинтээ чуулга үжигчнэр болж ирсэн. Тэгээд 2009 оноос 5 оноос 9 оны хооронд соёл урлагийн их сургуулийн бүжгийн багшаар төгссөн. Тэгээд одоо ингээд хан хинтээ чуулгатай ажиллаж 20 жил ажиллаж байна да. Бидний дэлхийн залуучууд оюутны 12 дугаар их наадамд 13 дугаар их наадамд Солонгосын Бяхнаа хотноо очиж дэлхийн одоо 105 орн ардын бүжгээр уралдахад бид нэр тэр Санжаа өгчөөгөө дэглэсэн бараг ардын хошин бүжгээр 105 орны тэргүүнд зогсож байлаа. Энэ удаад 89 онд бид нэр тэгж гайхуулж явлаа. Эд бүжигчин байлаа. Миний багш дэглэж байлаа. Тэгээ миний өөрийн уртын дууны багш бол Монголын нэрт уртын дуучин ардын жүжигчин Чулуунбаатарын шар хүүхэн багшаараа бахархаас өөр арга байхгүй. Би багш дээрээ 10 настайгаа одоо ээж минь хадаг тавьж намайг шав оруулж өчөөсөн. Тэгээ одоо би 60 хүрчээд явж байгааг хийж бодох чинь 10 настай би одоо 40 50 жил одоо багштайгаа багш шавын барилдахтай явж байна. Одоо хан хинтээ чуулга маань болоорсон миний хувьд энэ дэлхийн хамгийн том тайз байдаг. Тэгээд очих болгондоо би тайзнаас авч хамт олондоо залбирч мөргөж явдаг. Ер нь л их сайхан хамт олондоо намайг бол үнэхээр дэлхийн дайдад үдчихсэн энэ бас олон түмэнд уран бүтээлээ ард түмэндээ танилцуулахад хүн яг нэг зөв газараа зөв хамт олон дотроо орж зөв уран бүтээлээ барьж байгаа гэдэг нь бас тэр хүн болгонд бас тохиохгүй. Тэгээ би бол их хацтай хавтай хүн гэж өөртөө баярлаж бахархаж явдаг юм аа. Бүжигчд, дуучид ер нь хөгжимчд бүгд л зөв Монголынхаа ардын урлагийг, зөв Монголынхаа ардын урлагуудыг сэргээж, суралцаж залуу дуучид маань одоо зүүн талынхаа уртын дуунуудыг тэр сэргээж дуулж суралцж ажиллаж байна. Багш нар маань ч гэсэн ер нь маш их чадвартай хүмүүс байлаа. Тэгээд тэр сайхан багш нараар одоо хүмүүжсэндээ өдөө зэрэгтэй явж байгаа бас баярлж явдаг. Тэгээ хойштоо дараа бид бүхэн өөрснийхөө ариун сайхан бүтээлээр иж нийсчүүдээ бас хүрэлцэн ирж явах болно. Үзэгчдийн харж байгаа энэ бүжиг бол урлагийн гавьяд зүтгэлтэн Данзан нэмийн Санжаа сүрэнгийн дэглэлт алдарт халахын намбат бүжиг юм а. Дэг донжинд хосолсон энэ бүжиг гоо төгөлдөр гоёмсог сайхан ээжүүдийн төрхийг илтгэснээрээ бүжгийн урлагийн түүхэнд тод мөрөө үлдээсэн бүтээлээ. Бүжиг дэглэж Санжаа сүрэнгийн тухайд нэгэн үед хан хинтээ чуулгад зүүн Монголын нэрт уртын дууч шар хүүхэн, Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн найрал дууны нэрт мастер Дашним, урлагийн гавь зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бурайд гэх нэрээрээ олноо алдаршсан Данзан нэмийн гомб, найруулагч Оросын улбаны улсын соёлын гавь зүтгэлтэн, Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн Гайлингийн Инхвалт зэрэг олон алдарт цуутнуудтай хамтран ажиллаж байсан. Тэд бүгд Монгол улсын төрд хөдөлмөрөө өнлүүлж урлагийн гавьяд зүтгэлтэн хэмээх алдар цолыг хүртсэнийг энд бас онцлох хэрэгтэй. Одоо бол хөгжил гэдэг ялангуяа урлаг соёлын хөгжил гэдэг өнөөдөр энэ тайзан дээр тоглосон концертээр маш тод гарлаа да. Баярлалаа. Би нойр чуулгынхаа тоглолтыг үзлгүй олон жил болсон. Хачин сайхан. Зөвстой нэг сэтгэл хөдлөсөн сайхан тоглолт боллоо. Үеийн чуулган уран бүтээлчд бүгдээрээ өнөөдөр ирж үзлээ. Тэгээд одоо шинэ үеийн уран бүтээлчд маань маш сайхан байна. Тэгээд маш баярлж байна. Манай уран бүтээлчд гоё байна. Зөвстой сайхан хэлэгч байгаа. Уран бүтээлчдийн чадвар сайхан дээшилсэн байна. Ялангуяа бүжиг их сайн болсон байна.
Хан энтэй чуулгын уран бүтээлчдийн авьяас дундаршгүй. Тэдний амжилт бүтээл жил ирэх тусам ахиж яваа. Тухайлбал 2 жилийн өмнө 100-ны манлай нэрт бүжигдэглэж сэвждийн нэрэмжэд бүжгийн уралдаанд хан энтэй чуулгын уран бүтээлчид уран хийц бүжгээр гран при шагнал хүртэж байсан бол улаан үе тотноо болсон олон улсын бүжиг дэглэгчдийн мэргэжлийн бүжигчдийн уралдаанд соёлын тэргүүний ажилтан цогт эрдэнэ дэглэсэн ташуур бүжиг гран при шагнал хүртэж байсан гэд тэдний амжилт дуусахгүй арван. Хэрлэн их мөрний урсгалаар угаагцсан хүмүүс бол бас авьяастай л байдаг юм шиг байна. Тэгээд хан энтийн нутгаас авьяастан алдартан тасрахгүй гэдэгт итгэлтэй байдаг. Халахын намбат тийм ээ. Тэгээ бараг бүжиг нөө буряд тий ёохор гэдэг энэ бүжигнүүд бол одоо үе дамжин одоо ингээд яг өөрсдийн үн төрхийг алдахгүй өнөөдөр хүртэл тайзан амьдарч байгаамаа. За чуулгынхаа барилгыг одоо мөн Дорнцохбаатар аймгаас дутхааргүй ийм одоо том чуулган барилгатай болно гэсэн ийм зорилт тавьсан. Тэгээд энэ барилга маань одоо энэ жил ашиглалтанд орох байхаа. Дээд талаас нь бид нар их хурлын гишүүд бол бид санаачлагтай ажилланаа. Ардын дөө бүжгийн хан энтэй чуулгынхан 35 жилийн хугацаанд тал нутгийн аядуу, хан энтэй нутгийн дуулал, алтай цуурай, цэцэн бэлэгт ардын аялгау, тал Монгол зэрэг бүрэн хэмжээний 20 гаруй концертын бүтээл, хувь заяа дуулалж үжиг, хөх тэнгэр театрчилсан концерт, насны харгуй, онон татаагцсан илд дуулалт, бүжгийн жүжиг зэрэг 13 тайзны бүтээл туйрвсан. За Улаанбаатар хотноо болж байгаа хан энтэй чуулгын уран бүтээлчдийн соёлын өдөрлөг өнөөдөр Дуур бүжгийн эрдмийн театрт цөөн цагийн хяруу рок музиклэр үргэлжилнэ.